Ямар ч байсан Монгол банк 2024 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь бол сайн байна. Гэхдээ энэ маань одоо баланстаар яаж тусчваа гэд би нэг сонирхолтой асуулт асуумаар. Яагаад тэгэхээр хоримтлагдсан алдагдал маань ингээд бараг 50 тэрбум өсчөөд идэг. Бусад нөөцөд өсчөөд яаж хуваагдсан бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За нөгөө талдаа Монгол улсад зээлийн хүндэр байна. Яагаад зээлийн хүндэр байна вэ гэхээр зээлийн эрэлт нь дотоод их усүрээс маш өндөр байгаа толботой. Нөгөө талдаа манай улсын эдийн засаг маань ингээ хоёр хөршигийн эдийн засагтай одоо хэр холбоотой байдаг вэ гэдэг ингээд олон асуудлаас эдийн засгийн салбараас хамаарат олон асуудлаас хамаарч байгаа. Тэгэхээр одоо Монгол банкныхаа одоо мөнгөний бодлогын асуудлаас энэ манай Монголын эдийн засгийн Хятад Оросын эдийн засгаас хамаардаг хамаарал буюу корреляц маань хэдэн байдаг юм бэ гэж. Монгол улсын дотоод хоримтлал бага байгаа учраас бид нэр зээлийн эрэлтийг дийлэхгүй зээлийн хүм маань өндөр байгаад байна. За тэгвэл сүүлийн 5 жилд төлбөрийн балансаар дамжиж гадагшаага хэдийн хэмжээний мөнгө гарч байршсан бэ гэдэг асуулт байна. Хоёрдугаар асуулт. За гуравдугаар асуулт болохоор энэ 2024 онд захиргааны ба үйл ажиллагааны зардал нь 2024 онд 2023 оноос бараг 56% өссөн юм байна. Энийг одоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Бодлогын чанартай зардлын өсөлт хэдэн хувь байсан юм бэ? Хүний нөөцтэй холбоотой өсөлт хэдэн хувь байсан юм бэ гэдэг. За дээрэс нь болохоор энэ Монгол банкны балансыг Монголын банкны үндсэн зорилго бол үндэсний мөнгөнд тэмдэгтийн төгрөгийн доктортой байдлыг хангах зорилготой уялдсан зээлийн хүүгийн болоод бусад зардлын одоо ингээд задрагаагаар харвал яаж харагдах вэ? Монгол банкны балансыг шүү. За зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд гаргасан зээлийн хүүгийн болоод бусад зардлын задрага хэдвэ гэж үйл ажиллагааны зар талаас нь асууж байгаа. За нөгөө талаасаа бол Монгол банкны балансаа бодлогын баланс үүнээс төгрөгийн доктортой байдлыг хангах чиглэлээр баланс маань яаж задрах юм? Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд баланс маань яаж задрах юм? Ханшийн бодлогын хүрээнд баланс маань яаж задрах юм бэ гэдэг ийм асуудлыг одоо асуумаар байна. Энэ тал дээр одоо манай Монгол банк маань энэ тал дээр ямар шүү бодлого манай хяналтын зөвлөлийн бол одоо ингээ балансаа иймэрхүү байдлаар задлж харж явах хэрэгтэй хаа гэж бодож байгаа. За тэгээ бусад улсын төв банк бол олсон ашигаасаа засгийн газартаа ногдол ашиг өгдөг. За манай Монгол банк одоо хизээ ногдол ашиг өгдөг болох юм бэ? Одоо 7.5 их найдын алдагталтай яваад байгаа. Тэгэхээр дөрмийн сангаа 2026 онд ч юм уу хэдээр нэмэгдүүлэх юм. Тодорхой төлөвөө гаргаж ажиллахгүй бол одоо хэдүүлээ ийм одоо өндөр нийт балансынхаа 25% алдагталтай ийм баланстай байж болохгүй. Тэгэхээр энэ дээр одоо ямар бодлого барьж байгаа гэдэг ийм асуултууд байна. Тэгээ санхүүгийн тайлан дээр одоо тэр өөрийн хөрөнгө гэсэн хэсэг байгаа. Энэ өөрийн хөрөнгө хэсгийн тэр дөрмийн сан 60 тэрбум. За хуримтлагдсан алдагдал гэдэг нь одоо өнөөдрийг хүртэлх Монгол банк. Ер нь бол Монгол банкны алдагдал 12 оноос эхэлсэн байдаг. Статистикийн тайлангараа тэгээд хуримтлагдаж явсаар аваад энэ 7.4 болчихсон байна. За өнгөрсөн оны 300 тэрбум төгрөгийн ашиг бол одоо энэ дээр өнөөдрийн энэ оны ашиг алдагдал гэсэн хэсэгтэр байгаа. За он гарсны дараа буюу одоо 25 оны санхүүгийн тайлан дээр хуримтлагдсан алдагдал руугаа орох учраас хуримтлагдсан алдагадлын хэмжээ нь саяны энэ оны ашигаараа буураад явах юм. Тэгэхээр бол санхүүгийн тайлан дараа он дээр саяны нөлөө нь бол ингээд орж ирнэ гэж харж байгаа. За нийт одоо энэ 2024 оны 12 сарын 31-нд Монгол банкны өөрийн хөрөнгө хасах 4.8 их найд. За энэ маань өөрөө саяны алдагдaltaй хэсгийг хасаад орж байгаа учраас ингэж харагдаж байгаа. За Монгол банк бол хэрвээ одоо бодлогын хүүний зардлаа багасгах за ялангуяа тэр Хятадын ардын банкныхаа өрийг төлж дуусгах юм бол хүүний зардал бас буурах. Тэгэхээр бол нийт алдагадлын одоо 60 гаруй хувь нь бол бодлогын хүүний зардал буюу төв банкны үн цаасны хүүний зардал эзэлж байгаа. Тэгэхээр төв банкны үн цаасны хэмжээ багасах, хүү багасах хэмжээгээр энэ бодлогын зардал бол буурна. Тэгэхээр энэгээр ингээ буурах боломжтой. За Хятадын ардын банкны swap-ын өрийг төлж дуусгах юм бол хүүний зардал гарахгүй учраас буурна. За swap хилцлүүд байдаг. Банкудтай гаднаас орж ирж байгаа их усүрийг бол Монгол банк өөр дээрээ аваад төгрөгийн их усүр нийлүүлж явж байгаа. Энэ дээр бол бас 33% ийм зардал бол гарч явж байгаа. Одоо нийт зардлын 33% нь энэ хэсэгтэр байгаа учраас тэгэхээр энэ явандаа бол swap хилцлийг багасгах юм бол бас энэ swap-ийн зардал буурах боломжтой. Тэгэхээр бол зардлыг бууруулах бол орон зайнууд бол байгаа. Энэ дээр бол Монгол банк бол ингээд ажиллаж явж болно. За Монгол банкны одоо хүүний орлого гэдэг нь юу вэ гэхээр валютын нөөцийг олон улсад удирдаад орж байгаа тэр хүүнээс олж байгаа орлого байгаа.
Хүүний зардал хэсэг нь болохоор миний саяны хэлсэн бодлогын хүүний зардал байна. Тэгэхээр банкн дээр байдаг тэр хүүний орлого зарлага гэдэг хэсэг нь Монгол банкн дээр болохоор бодлогын хүүний зардал валютын нөөцийг удирдах байгаа хүүний орлого гэсэн энэ хоёр хэсгээс л ингээд бүрдэж явж байгаа. За хоёр дахь асуултын хувьд бол хоёр хөрштэй бол өндөр хамааралтай. Монгол улсын экспортын 90% нь бүгд найрамдагчдад ард улс буюу одоо урд хөрш рүү гарч байна. За урд хөршөөс эргээд 30% манай импорт бас хамааралтай байгаа. За Оросын холбооны улсаас бол манай импортын 30%. Тэгэхээр хоёр хөрштөг экспорт одоо бараг 90-60 гэсэн харьцаа дөрвөн Батнасан доктор бас хэлж ирсэн. Экспортын 90% хоёр хөрш рүү, импортын 60% хоёр хөршөөс орж ирж байна. Тэгээд маш өндөр хамааралтай гэдэг нь тэр утгаараа ч тэр одоо ер нь экспортын нийт экспортын 93% нь бол түүхийд байгаа. Нүүрс, зис, алт, төмөрийн өдөр гэд гих мэтлэн. Тэгэхээр энэ нь өөрөө одоо нэг зах зээл рүү гарна гэдэг маань нэг зах зээлээс маш их хамааралтай байна гэсэн үг. Хэрвээ тэр зах зээлд нь эрэлтэнд буурах юм бол үн тэр хэмжээгээр буураад шууд манай эдийн засгт нөлөөгөө үзүүлнэ гэсэн үг. За нэг зах зээлээс бас шууд нэг бүтээгдэхүүнээ буюу одоо шатхуун тослох материалын эрчим хүчийг нэг зах зээлээс авж байгаа. Тэгэхээр тухайн зах зээлээс нийлүүлж байгаа үн өөрчлөгдөхөд манай эдийн засгтэр бас тэр хэмжээний шок нэгэ шууд орж ирнэ л гэж хэлж болно. Яг хөө ингээд байна л да. Одоо Монгол улс нийт одоо зээлийнхээ 70%-ийг дотоодоос хангаад үлдэх 30% гадаадаас бид нэр зээлж аваад байна. За тэнгуут бас Монгол улс мөнгөгүй мөн гэхээр мөнгөгүй биш. Гадагшаагаа бас мөнгө ингээд төлбөрийн балансаар гараад байна шүү дээ. Тэгэхээр би одоо сүүлийн 5 жилд төлбөрийн усалаар дамжиж гадагшаа байрсан хөрөнгө маань хэд байдаг юм болоо гэдэг. Тэр байршиж байгаа хөрөнгө маань өөрөө Монгол улсын эдийн засгт хүмүүсийн үзүүлж байгаа ихтгэл үнэмшлийн асуудал байна. Тэр маань ямар шүү гэдэг юм бэ? Энийг одоо манай Монгол онхон хэмжиж гинөө гэж асуугаад байхгүй. За тэгээд би энэ балансыгаа ингээд та бодлогын баланс, ханштай холбоотой баланс гэж задлуул яаж харагдах юм бэ гэдээ асуудаг шүү дээ. Энэ талаар та нэг асуултанд бань гүйцэд хариулж ячаа. Дөрвөн санг нэмэгдүүлэхээр ямар төлөвлөгөө байгаа юм бэ гэж асуудаг. Ер нь 12 арилжааны банк өөрийнхөө одоо позицийг буюу гадаад валютын хэсгийг удирдахдаа пассиваар авч гисэн мөнгөний тодорхой тэрнтэй нээлттэй позициороо бас тодорхой тэрнтэй ойролцоо хэмжээний мөнгөийг гадагш нь байршуулж байгаа л да. Тэгэхээр бидний зүгээр банкны санхүүгийн тайлан дээрээс хараад авсан мэдээлэлээр бол 1 тэрбум орчим долларыг гадны арилжааны банкуд дээр бол байршуулж байгаа. За энэ нь бол одоо тухайн банкны хувьд бол харилцагч байгаа төлбөр тооцоог хийхэд зориулагдаад тэнцээ ингээ байршаа явж яадаг. За мөн гаднаас Монгол руу ингээд харилцагчаар нь дамжиж орж ирэхэд хамгийн түрүүнд бол тэр гадаадынхын банкныхын харилцагт насанд байршиж байгаа. Тэгэхээр ер нь ойролцоогоор 1 тэрбум орчим доллар байгаа гэсэн статистик тоо байгаа. За Монгол банкны энэ санхүүгийн тайлан дээр бодлогын буюу тэр үйл ажиллагааныхын хэсгээр ингээ яллах юм бол одоо ер нь миний түрүүч хэлсэн манай хүүний алдагдлын хэсэг байгаа л да. Нийт зардлын 66% нь бодлогын хүүний зардал буюу төв банкны үн цас. Баланс маань өөрөө ингээд энэ олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн яг л тэр стандартын дагуу явж байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлд нэвтэрсэн IFRS 9 буюу олон улсын санхүүгийн тайлагналын 9-р стандартаар энэ ингээд бүртгэлээ бүгдийг хийгээд явж байгаа. За одоо ингээд та бүхэн тараагдсан материал дотор хөрөнгө гэд буюу актив хэсэг байгаа. Энэ дотор байгаа тэр бэлэн мөнгө гадаадын банк санхүүгийн байгууллагууд байршуулсан хөрөнгөч гэдэг юм уу дотоодын банкудад олгосон зээл ингээд эдгүүс бол бүгдээрээ манай нэг актив хэсэг. Тэгэхээр бол одоо тэр гадаадын санхүүгийн байгууллагууд байршуулсан хэсэг бол манай өдөртөж байгаа нөөц маань байгаа. За мөн Эрдэнэсийн сангийн хэсэг байна. Алт үнэт металл буюу дотоодод хадгалж байгаа хэсэг, мөн гадаадад хадгалж байгаа хэсэг. Тодорхой хэмжээний засгийн газрын үн цасыг Монгол банк авсан бол ингээ байршил явж байгаа. За тэр гүйлгээнд гаргасан мөнгө маань манай пассив үр төлбөр. Тэгээ энэ Монгол банкны 460 тэрбум төгрөг. Энэ бол 2019 онд одоо Монгол төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 100 тэрбум төгрөг хүртлээр нэмж болно гэдгээр ингээ өөрчлөлт оруулсан юм байна. Тэгээд тийм л тоо байгаа. Тэгэхээр ер нь бол төв банк дөрвийн сангийнхаа тоо хэмжээг заахтаа их хурлаас зөвшөөрөл авдаг. Яг одоо тэгээд энэ бид нар ингээд 30 их найдын баланстай тэрнийхээ 7.5 их найдын алдагталтай ингээд явуулж болохгүй л дээ. Арилжааны банк бол 100 тэрбумын 4 санттай шүү дээ. Монгол банк болохоор 60 тэрбумын 4 санттай. Тэгэхээр бид нар одоо 2026 оны төсвүүдээр ч юм уу засгийн газарт ингээд чиглэл өгөөд энэ 4 санг нэмэгдүүл төлөвийг харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ 500 тэрбум байх юм уу?
200 тэрбум байх тий. Энэ дээр Монгол банк бол ажиллах хэрэгтэй хаа л гэж бодод байна. Түрүүн алдар жахлын гишүүний асуугаад тэр хөрөнгийн үнийн хөөсрөлийн тухай асуул ярьсан шүү дээ орон сууцны. Бид нар одоо ингээд 6% зээл, ипотекийн зээл яваад байдаг. Америкийн нэгдсэн улсад өнөөдөр ипотекийн зээл 6% тааш доллараар. Тэгэхээр бид нар Монгол улсад төгрөгөөр 6% зээл яваад. Энэ дийний хэмжээгээр Монгол банк өөрөө тэр хэмжээгээр алдагдал хүлээж байгаа. А нөгөө талдаа үнийн хөөсрөлийг бий болгоод байна гэдэг алдар жахлын гишүүн яриад байгаа үнэн бодиттой байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг зах зээлийн ханшууны авчихсан тулд яах ёстой мэй гэдэг Монгол банк жоохон ийм бие даасан бодлого барих талруу анхаарахгүй бол хитрхи одоо засгийн газрын одоо хөтөлбөрийг хэрэгжүүлээд тэрнийхээ хэмжээнд алдагдал хүлээгээд байна шүү дээ. Тэгвэл тэр алдагдлаа нөхөөлөх төлөлгөө Яг арилжааны банкны хувьд бол дөрмийн сан буюу тэр эзэдийн өмч бол одоо олон улсын стандартынхаа дагуу 10%-аас баггүй байна гэдэг ингээд заачсан ба. Тэгэхээр тэнд бол нэгэнд харилцагчийн мөнгийг татаж аваад итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг учраас зайлшгүй тодорхой хэмжээний дөрмийн сан өөрийн хөрөнгө бол шаардж явдаг. Улс болгонд байдаг төв банкуудын хувьд бол нэгэнт тийм харилцагчийн мөнгө гэдэг ойлголт байхгүй учраас бодлогын институт гэдэг утгаараа дөрмийн сангийн хэмжээ ямар хэмжээнд байх нь бол харилцан янз янз байгаа. Өөрийн хөрөнгө хасах байна, хасах биш байна гэдэг нь бол бас харьцангуй бас ойлголт байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын төв банк ч гэдэг юм уу, Мексикийн төв банк, ер нь Чехийн төв банк ч гэдэг юм уу бид нэлээд судалгаа хийсэн. Олон төв банкудад бол дандаа ийм хасах баланстай нэлээд алдагдaltaй ийм банкуд байгаа. Тэгэхээр энэ хасах баланс алдагдaltaй энэ бол бодлогын хэрэгжилтэнд бол ямар нэг нөлөө байхгүй. Зөвхөн нэр хүндний л асуудал байна. Тэгэхээр бодлогын арга хэмжээг одоо хэвийн хэмжээнд явуулах нь балансаас Монгол банкн дээр энэ засгийн газрын хөтөлбөрт оролцоод түүнийг хэрэгжүүлэхдээ гарч байгаа энэ алдагдал гарч ирж байгаа. Тэгэхээр тэр алдагдлыг анханасаа хөтөлбөрт орохдоо энэ ямар хугацаанд яаж барагдуулах вэ гэдэг ийм төлөвлөгөөтэй ажилдаг болмоор байна гэдэг ийм чиглэл өгмөр нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаар болохоор бол энэ жил болгон мөнгөний бодлогын нэг чиглэл батлуулдаг. Гэхдээ ер нь төсвийн хүрээний мэдээлэлтэй адилхан бас нэг Монгол банкны баланс алдагдал ер нь ойролцоогоор бодлогын хүрээнд зардал нийт болох гэдэг байгаа юм. Баланс жид болох гэдэг гэдэг нэг иймэрхүү нэг чиглэлтэй болохгүй л ингээд хэдүүлээ ингээд чөлөөтэй алдагдал хийж болно гэдээ ингээд яваад байж бас болохгүй хаа гэдэггүй. Энэ Америк энтхийн төв банкуд чинь улсдаа мөнгө өгöd байгаа шүү дээ ашиг хийгээд. Тэгээ тэрийг төсөвт нь өгöd байгаа байхгүй. Тэгвэл бид нар ингээд алдагдал хийдэг юмаа гэдэг байдлаар ингээд яваад байж болохгүй гэдэг ийм юм байна. За дараа нөгөө талтай болохоор манай энэ Монгол банк бол статистик энэ чадамжуул их сайтай. Гэхдээ ингээд яг юм тодорхой юм бодлогын судалгаа авах гэхээр бас ингээд мэдээлэл ингээд хариулж өгч чадахгүй ийм асуудал харагдаад байна. Ялангуяа одоо мөнгөний нийлүүлэлттэй холбоотой, зээлтэй холбоотой яг Монгол улсын 2024 оны дотоодын нийт түвшнийг нэмэгдүүлэхэд одоо гарсан зээлийн олголт хэдийн бэ гэж асуугаар хариулж чадахгүй. Одоо иймэрхүү чиглэл рүү жоохон нарийсмаар байна гэдэг. Илүү мэрэгшсэн ийм одоо чиглэл рүү энэ статистик мэдээлэл цуглуулж авдаг болох тал руугаа хандмаар байна гэж хэлмээр. За дараа нь болохоор л одоо бид нар ингээд яг уулуурхайн салбар хамарсан одоо эдийн засгт улс үнэхээр яалч байхгүй. Энийгээ дагаад циклээ дагаж байна. За тэгвэл одоо Монгол банк бол улсын алтны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бас ингээд бодлогоор ингээд дэмжиж явдаг. Энэ хүрээндээ бас гадны банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаа бас цаашдаа өргөжүүлэх тал дээр одоо бас нэлээд ажлууд хийх ёстой хаа гэж бодож байгаа. Яг зүгээр би танай тайланг харахаар бол ер нь энэ алтны чиглэлээр бол гадаадын банк санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ эсэл нь бол ганц хоёр банктай л хийсэн бэл. Цаашдаа энийг жоохон өргөжүүлэх тал дээр анхаармаар юм шиг санагдаад байгаа. Тийм учраас энэ дээр анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. За тэгээд 2026 оны төсөвдөр ер нь Монгол банкны дөрмийн санг нэмэгдүүлэх талаар яг тодорхой санал гаргаад тэгээд тэрэн дээр одоо сангийн хамтай одоо хэд байд юм 200 байд юм уу 300 тэрбум байд юм уу 500 тэрбум байд юм уу нэг тодорхой санал солилцож бичгээ явуулах хэрэгтэй хаа л гэж бодож байна. Энэ дээр Монгол банк ажил хийх хэрэгтэй.